За сайн байцгаана уу? Номтой болог сүнслэг мэдлэгийн өрөөнөөс та нартайгаа мэдчилж байна. За хүмүүс ингээд сүнслэг мэдлэг гэж юу юм бэ? Энэ одоо юу заад юм бэ гэж надаас их асуудаг учраас тайлбарлая гэж бодлоо. Энэ шашин шүтлэгч биш, гайхамшигтай ичи дэлб шидэж биш, зүгээр л би хийм бэ. Би яагаад юм зан чанартай болчихсон юм бэ? Би яагаад юм айцтай байгаа юм? Би яагаад юм ууртай байгаа юм? Сэтгэл зүйд гомдол хадгалагдаад байгаа юм гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй өөрийнхөө дотоод зан чанартай ажиллаж, түүнийг ойлгож, түүнийг мэдрэх, уншиж, сонсож, судалж, бичиж, сүнслэг мэдлэгээ буюу өөрийн дотор байгаа өөрийгөө ойлгож ухаарах нэг алхам болж өгдөг. Өөрийгөө дотроос нь ойлгохын тулд мэдрэмжүүдэд анзаарах хэрэгтэй. Ууртай байвал уураад, гомдоод байгаа бол юунд яагаад гомдчих гэх мэтчлэн өөрийгөө бүр ингэж ухаж, түнхэж өөрийгөө мэдэрч ойлгож сурах хэрэгтэй байдаг. Ингэснээр бид нар дотоод сүнслэг мөн чанартайгаа илүү ажиллаж гин гэсэн. Хүн нэгэ махан бие, тархин бие, сүнсэн бие гэд гурван бодит бие байдаг гэж үздэг. Тэгтэн гадаад байдлаас өөрийгөө ажиглаж, судалж, ойлгож, ухаарч, хөгжүүлэх юм бол энэ бол махан биетэйгээ ажиллаж байна гэсэн. За тархин бие буюу мэдлэгээ хөгжүүлээд би ер нь юм мэддэм үү, мэддэггүй юм уу, юмыг хурдан цээжилдэм үү, эсвэл их мартамхай юм уу ч гэдэм үү. Тарих мэдлэгтэйгээ ажиллаж эхэлснээр та тархин биеэ хөгжүүлж гин гэсэн. Өөрийгөө ойлгоод мэдрэмжүүдэд задлаад уурлахаараа ямар сэтгэл зүй гаргадгийг, нээхээр ямар сэтгэл зүй гаргадгийг, гомдохоороо би ер нь бусдаас зугатаачаад идэм үү, эсвэл ойртоод идэм үү гэдгээ ойлгож байгааг бол сүнсэн биеэ судалж байна гэсэн. Гурван талаас нь өөрийгөө гадаад болон дотоод байдлаасаа судлаад хөгжүүлээд ажиллаад ирэхээр та сүнслэг мэдлэг буюу өөрийнхөө мөн чанарын голыг ойлгоод байна гэсэн. Ер нь л амьтан аймаг бүх зүйлүүдэд сүнслэг мэдрэмж, энерги байдаг те. Гаднаас гэхээс илүү өөрийн дотор байгаа сүнслэг мэдрэмж, өөрийн дотор байгаа сүнслэг энергээ судалснаар хүн бол бусдыг ойлгодог, өрөвддөг, уучилдаг болсон байх нь өөрийгөө ойлгоцсон хүн бусдыг ойлгоход илүү амар байдгаа л гэсэн утгатай. Сүнслэг мэдлэгт суралцсан хүмүүс юу олж мэдээд байдаг вэ гэхээр харилцаан дээр гаргалтын оронд сонсож сурдаг, буруутгахын оронд ойлгож сурдаг, уураа ажиглаж сурдаг, айцаа дард сурдаг, ойлгож, тайвширч мэдэрдэг болсон байдаг. Ажил амьдрал дээр бол нөгөө бусдтай ингээл атаархдаг байсан бол атаархлаа талархал болгож сурдаг. Одоо бусдыг ингээл өөртөөгөө харьцуулдаг байсан бол өөрийгөө хөгжүүлж сурдаг. Айхаа болно. Юмыг ойлгоцсон чи илүү гоё танимаар, мэдмээр, суралцмаар, хөгжмөр санагдаж штэ тий. Хариуцлагаас бултдаггүй болно. Бусдыг шүүгээд сайн муу гэж ярихаа болно. Өөрийгөө дүүлгэж магтахаас илүү өөрийгөө хөгжүүлэхийг оролдоно гэх мэтчлэн өдөр бүр амьдралд энгийн байдлаар энэ сүнслэг мэдлэг гэдэг зүйл хэрэг болоод байдаг. Өөрийгөө би хинбэ гэж таних энэ арга ухаанд танилцж байгаа замыг сүнслэг мэдлэгийн талаар ойлголттой болж ин гэж ойлгож болно. Ингээд сүнслэг мэдлэг гэдэг бол та өөр хүн болох гэдэг биш, жинхэнэ өөрийгөө олж авах гэдэг арга ухаан гэж ингэж ойлгож болно. За ингээд та нартай амжилт хүсье.